Сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдөр би Улаанбаатараас зүүн өмнө зүгт 130 км орчимд орших гүн галуудын байгалийн нөөц газар руу зорчих гэж байна. Гүн галууд нь бусад нөөц газруудаас жижигчлээ амьд байгаль ан амьтнаар дүүрэн. Энд цагаан хошууд тоогроо, хуншуу, нүүдлийн олон шувууд бий. 2023 онд нэн ховор амьтдыг хамгаалахын тулд байгуулагдсан ч байгаль тайртай аялагчдыг ээлтэйгээр хүлээн авдаг газар юм. Тус газарт та морь унаах, байгалийн сайханд алхах, загасчлах, майхантай аялал хийх, олон төрлийн эмийн ургамлууд түүх гэх мэтээр үнэхээр маш олон зүйлсийг хийх боломжтой хоттой хамгийн ойрхон газар юм. Энд майхантай аялах үед өглөөдөө амьтны чимээнээр сэрдэг. Гүн галууд нь бусдын ичнээ танил болсноор нацагд оржийн төрсөн нутаг юм. Нацагд оржийн миний нутаг шүлгэн дээрх гардаг байц бэрх хэмээх уул маань энд оршдог байгаа. Тур суул руу 5 орчим цагийн алхалт хийсэн. За өндөр дээрээс бол байгаль маань маш үзэсгэлэнтэй харагддаг. Энд байгалийн зэрлэг аргал хойно хүртэл байдаг байгаа. За хоол ихээр шидлээ. Байгальд хоол их бол бүр үнэхээр гоё мэдрэмж байдаг. Цэвэрхэн агаарт, салхитай, намуухан орчинтай ямар ч хоол хийсэн гэсэн хамаагүй амттай болдгийг та бүхэн мэдж байгаа. Хээр хоол их нь бол зүгээр л нэг хоол их биш, аяллаа томоохон нэгэн хэсэг байдаг. Үдээс хойш би Хэрлэн голд загасчилж үзэх шийдлээ. Монголын хамгийн тайван үзэсгэлэнт газрууд нэг юу ч барихгүйсэн ч хавтын урсаж буусны чимээ салнид мэдрэмжил байгаад хангалттай. Харин өнөөдөр би ац таарсан хартаа. Би catfish буюу саам загас барьсан байгаа. Энд бас степе намац гэх амралт байх өгөөд тус амралт нь өдрийн 3 хоолтой нэг хүний 240 сая төгрөг гэдэг. Тэгэхээр та хээр хоол хийхгүй болон майхан таялах хүсэхгүй байвал энд ирж амрахад болно. Нар жаргах үед бүх тал шар шар өнгөрч хэрэлдэж үнэхээр үзэсгэлэнтэй болдог. Энийг бол камерын туршид болгож авч чадхааргүй хэмжээний гоё харагддаг. Харин шүн бол одод хотын гэрэл дуу чимээ юу ч байхгүй. Зөвхөн тэнгэрийг дүүргэсэн сүүн зам болон оддыг дурандаад би дахиад Sky Night гэх энэ аппликейшнийг ашиглаад ерөөхдөө однуудынхаа байрлалыг, сараа бүх юмыг харж хардаг байгаа. За энэ дээр бол ортнуудын байрлалууд бас байдаг. Үнэхээр сонирхолтой. Ингээд миний гүн галууд аялал ийхүү өндөрлөө. Монголын зэрлэг байгалийн чихэн намтыг мэдэрлээ. Та Улаанбаатарт хэрвээ ирсэн бол амралтаараа заавал энэ дээр ирээ. Энд та тайвшрал, адал явдал бас өөрийнхөө нэг хэсгийг олох болно. Баярлалаа. Дараагийн аяллаараа дахин уулзцгаая.